Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Шихийн утга их сургууль болон Монголын өмгөөлөгчдийн холбооноос хамтран гаргаж буй өмгөөлөгчийн өнцөг сурал подкастын ээлж дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай энэ дугаарын зочноор хуульч өмгөөлөгч Дашторж оролцож байна. Сайн байна уу? Сайн байна уу. За, юуны түрүүнд таныг үзэгчдэд хандаж өөрийгөө танилцуулна уу гэж хүсмээр байна. За, намайг Булчингийн Дашторж гэдэг Монголын хуульчдын холбооны хуульч, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч. За, мөн өмгөөллийн сүлд хэмжээлэг ал хууль зүйн нөхөрлөлийн эрүүг иргэний өмгөөлөгч ажиллаж байна. За, та өмгөөлөгч мэргэжлэр одоо хэдэн жил ажиллаж байгаа вэ? За, үндсэндээ 16 жил ажиллаж байна. Өмгөөлөгч болоод яг эрүүг иргээрээ дагнаад 16 жил ажиллаж байна. Маш өргөн туршлагатай өмгөөлөгч байна тий. За, тэгэхээр хамгийн эхлээд таныг яагаад энэ өмгөөлөгч гэдэг мэргэжлийг сонгох болсон болоо гэдгийг бас асуух зүйтэй болоо гэж бодож байна. За, ер нь яг нөгөө хүм бүр өөрийнхөө яг тодорхой сонирхч юм ишлээ одоо сонирхоод за тэр чиглэлээр ажиллах нь бас хэдийн шалтгаан төслүүд байдаг бах. Мэдээ дуртай зүйл, чаддаг зүйл, за эсвэл магадгүй өөрийнхөө амьдрал тохиолдсон зүйлстэй ч холбоотойгоор хүмүүс мэргэжлээ сонгодог. За, миний хувьд яг өмгөөлөгч болсон өөрийн амьдралын бас хувийн шалтгаантай зүйлээс хамаараад өмгөөлөгч болъё гэж мөрөгдсөн. За, тэгээд тэр хүсэлдээч хүрээд өнөөдөр яг тэр чиглэлээр ажиллаад эрүүгийн хэргийн өмгөөлөгчөөр яг ингээд дагнаад ажиллаж байна. Тэгэхээр нөгөө бас өөрөөс тодорхой амьдралд бас нөлөөсөн нөхцөл шалтгаанууд байсан учраас өмгөөлөгч болсон гэсэн. Тэгэхээр та өмгөөлөгч гэдэг мэргэжлийг сонгосноо ер нь харамсажсэн тохиолдол нь 16 жилийн туршид байсан болоо. Ер нь харамсажсэн тохиолдолд ховор. Гэхдээ зарим мэрэг дээр амжилтгүй ажиллаад магадгүй өөрөөс шалтгаалгасан зүйл эсвэл бусдаар шалтгаалгасан зүйлч байж болно. Тодорхой нөхцөл байдлууд туршлагагүй байсан хандчихсан нөхцөл байдлуудаас хамаарат одоо тухайн мэргэжлээс шантар тохиолдол гарч ирсэн. Гэхдээ одоо эргээд энэ зүйлийг эргээд бодоход тухайн тэр хэцүү байсан магадгүй тэр шантарч ирсэн зүйлүүд маань бас ирээдүйг том боломжуудыг авчирч өгсөн юм байна гэж өмгөөлөгч би харддаг шүү. Тэгэхээр шантарч ирсэн зүйлсэн магадгүй эргээд танд маш их туршлага болсон. Тийм яг. За, ойлголоо. Тэгэхээр дараагийн асуултын тэгэхээр өмгөөлөгч гэдэг хүн яг ямар ажил хийдэг юм болоо? Одоо та өдөрт ажлынхаа 8 цагийг хичгэх юм уу? Дүрсэлж өгч болох уу? Яг өмгөөлөгч гэдэг бол ерөнхий. Гэхдээ ерөнхий нэр томьёо болж байна тийм ээ. Гэхдээ миний хувьд бол эрүүгийн хэргийн өмгөөлөгч. За, тэгээ эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн хувьд бол ер нь өдөр тутмын ажлууд бас маш завгүй байна. Шүүх хурлаанд явна, үйлчлүүлэгчтэй уулзсан. За, магадгүй цагдаа хоригдсон үйлчлүүлэгчтэй уулзсан, мөрдөн байцаалтанд явна. За, прокурор, шүүхэд хүсэлт хомдол бичих гэх ингээд цаг наргуул ер нь ажлын дийлэнхүүдүүд явдаг. За, тэгээд яг тухайн энэ ажлуудыг одоо 7 хоногийнхоо ажлын 5 өдөрт хуваарлаад нэг өдөр нь цагдаа орох руугаа явдаг. За, нэг өдөр нь одоо бичих засны ажлууд дээр суудаг. За, тэгээд шүүх хурлаанууд нөгөө бидний цагаар биш те. Тодорхой цагаасаа одоо төлөвлөгдсөн байгаа учраас тухайн шүүх хурлаануудаа одоо яг төлөвлөсөн цагуудаа ороод ингээд явдаг юм л ажиллаа. Тэгэхээр өмгөөлөгч хүний хувьд одоо амжилттай өмгөөлөгч байхын тулд заавал байх ёстой юм 3 ур чадварыг нэрлэрэй гэвэл та ямар 3 ур чадварыг хэлэх вэ? За, мэдээж яг амжилт гэдгийг хүн өөрөө яг юуг харж ийнө гэдгээс хамаарна тийм ээ. Олон төрлийн зүйлүүд байна. За, ялангуяа эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн хувьд нэгдүгээрт маш сайн сонсогч байх ёстой санагддаг. За, хоёрдугаарт тодорхой кейсээр кейс анализ хийх энэ чадвар баймаар шиг санагддаг. Гуравдугаарт энэ тодорхой зүйлүүдийг илэрхийлэх чадварууд. Илэрхийлэх чадвар нь үйлчлүүлэгчтэй тодорхой нөхцөл байдлаа ойлгуулах. За, прокурор, мөрдөгч, шүүхэд бас заримдаа хүсэлтээр, заримдаа одоо үндсэндээ хэлцээнээр илэрхийлгээд үүнийг илэрхийлэх чадварууд нь л одоо тодорхой нөхцөл байдал дээр ажлын мэргэжилтээр амжилттай явах бол суурь үндсэн юм болгож шаарддаг шүү дээ. За, тэгэхээр таны хариулт дээр үндэслээд бас нэг асуултыг асуумаар санагдлаа. Таны бодлоор амжилттай эрүүгийн хэргийн өмгөөлөгч гэвэл одоо ямар хүнийг тодорхойлох юм болов? Одоо тэгээд энэ чинь ер нь бүхий л өмгөөлөгч нар амжилттай явж байна гэж бодож байгаа. Яг тэгэхээр шүүх хурлаанд бидний амжилт чи одоо үндсэндээ шүүх хурлаан дээр ороод хүний аваад гарч байгаа зүйлийг бас амжилт гэх үгүй юу гэдэг бас асуудал явагдана. Харагдана тийм ээ. За, эсвэл одоо хүмүүсийн нийгэмд алхаж онсон хүмүүсийг засал сүмүүжээд тий сайн сайхан амьдарцаг амжилт гэх үү гэдэг зүйл бас тодорхой. Эсвэл өөрийнхөө мэргэжил ур чадвараа одоо сэтгэл зүйн ханамж амжилт гэх үү гэдэг зүйлүүд яригдах байна.
Тэгэхээр өмгөөлөгч бол өөр өөрийн амжилтууд байгаа. Гэхдээ миний хувьд бол их амжилттай яваа өмгөөлөгч нар гэвэл одоо бурхан болцож Тэнгис өмгөөлөгч байгаа юм ярьж байна. Бас л бурхан болсон. Тамир өмгөөлөгч байгаа хэлхийг хүсэж байна. За одоо өнөөдөр эрүүгийн хэргийн бас тодорхой томоохон хэрэгүүд дээр бас ажиллаж байгаа Батяралт ерөнхий өмгөөлөгч бас хэлхийг хүсэж байна. За тэгээд одоо Санчирвал гэдэг юм уу ингээл зөндөө олон өмгөөлөгч нар байна. Тэгээд одоо маш олон залуучуудаа бас хийж болохоор байна. Тэгэхээр эдгээр улсуудад бас өөрийн онцлог талууд нь юу вэ гэхээр хэрэгтэй тууштай одоо яг л дагнсан ингээд бас хүмүүсийн хууль ёсны ашигын төлөө нэгдүгээр тууштай ажиллаж байна. Хоёрдугаар бас туршлагууд бас бид хоорондоо хуваалцдаг учраас тэдгээр улсуудыг бас хүлээн зөвшөөрөх шалтгаан бол байна. Тэгэхээр та сая одоо ингээд өөрийнхөө хувьд амжилттай гэж харж байгаа амжилттай яваа гэж өндрөөр үнэлдэг өмгөөлөгч нараа нэрлэлээ гэж харж байна л та. Тэгэхээр тэдгээр хүмүүсийн таны яг өмгөөлөгч хүнийхээ одоо мэргэжлийнхаа хувьд нийгэмд бүтээдэг үн цэн нь яг юу байдаг юм болоо? Яг эцсийн зорилго нь юу байдаг юм бэ? Мэдээж эцсийн зорилго бол хүний эрх шүү дээ. Одоо чинь төрийн хуулийн өмнө хичнээн гэм буруутай чигшмээр үйлдэл хийсэн ч гэсэн мэдээж өөрийнхөө үйлдэл тохирсон шударга ял шийдвэрийг авах хэрэгтэй. Эсвэл бол одоо өнөхөр гинтэрэг үйлдээгүй хэлсэн те. Энэ хүн одоо шударга шударга өмнө заадах хэрэгтэй эсвэл бодлоо. Энэ зүйлүүдийг л хэлэх байх таа гэж ойлгож байна. За тэгэхээр ерөөхдөө одоо нэг олон нийтийн дунд нэг ийм үйл ажиллагаа ч гэх юм уу яваад байгаа юм шиг харагдаад байна л та. Одоо гинт хэрэг хийсэн хүн ингээд өмгөөлөгч авчих юм бол цаад хайтаад гараад ирнэ хэрэгсгүй болох чинь гэдэг ч юм уу те. Эсвэл одоо өмгөөлөгчгүй болох юм бол одоо прокурор бол заавал ял өгөхгүй л ингээд гүрийгээд байгаа ч юм шиг нэг ийм буруу ойлголтууд яваад ах шиг байна л та. Тэгэхээр яг одоо шүүх танхимд болж байгаа бэлтгэлийн үеэрх одоо прокурорын яллах талын болон өмгөөлөх талын одоо энэ гол зорилго нь яг юу байд юм болоо гэдгийг та нэг тайлбарлаж өгөөч. За, усын ялагчийн зүгээс төрийн нэрийг усалцж байгаа. Бус дээр хашиг хохиросон, нийгэмд аюултай үйл эсвэл төлсөн одоо тухайн этгээдэд одоо төрийн нэрийн өмнөөс явц зэрлэлийг хүлээж зорилготой орж байгаа. За, өмгөөлөгчийн хувьд бол ер нь яг аливаа хэмжээний болгон гарахтаас шалтгаан нөхцөл гэж байдаг. Тэр шалтгаан нөхцөл байдлыг тогтоолгох, нөгөө нэг талаасаа тэр хүний хувийн байдал нөхцөл байдлыг бас тогтоох. За, өөрийнхөө үйлдэлтгүүд тохирсон шударга ял шийдвэрийг оногдуулах. Энэ зүйлээс ажиллана. Түүнээс яг зөв нийгэмд яг таны сая тодруулан хэлдэг зүйл зүг байна. Тэр нь юу гэхээр сайн өмгөөлөгч авчих юм бол одоо тухайн хэрэгсээ чиглүүлэгддэг. Байхгүй болдог ч гэдэг юм нөхцөл байдал нийгэмд байдаг. Тэгэхээр сайн өмгөөлөгч өөрийнхөө үндсэн шинж нь юу гэхээр одоо их шударгаар ял шийдэл оногдуулах, үйлдэл сүлтгүүдэд тохирсон ял шийдвэрийг оногдуулах, тухайн хүн засаж нэмжүүлэх, нийгэмд аюул болох нөхцөл байдлаас гол өөр бүцдэг хүн гэж хардаг шин. Тэгэхээр одоо өмгөөлөгч хүний хувьд магадгүй одоо янз янзын үйлчлүүлэгч орж ирж байна. Тэгэхээр ёс зүй зарчим гэж зүйл бас чанга байх хэрэгтэй баг тийм. Тэгэхээр таны хувьд одоо өөрийнхөө ажилд баримталж авдаг зарчим гэвэл юу байх юм болоо? Мэдээж шударга байхыг мэдүүд эрхэмлэнэ. Хоёрдугаар нь сайн харилцагч байхыг эрхэмлэж байна. Тэгээ энэ харилцаг дотор ч сайн сэтгэл зүйч байх хэрэгтэй. Яг өөрхөн өмгөөлөгчд хандж байгаа хүн болгон тодорхой асуудалтай байдаг байхгүй. Тэгэхээр асуудалтай ирж байгаа зүйлдээ тэр хүнтэй харилцаа гэдэг зүйл маш өөр чухал байна. За дараа нь нөхцөл байдлынхаа мэдээж хууль хэрэглээндээ гарч ирэх эрсдлүүд нөхцөл байдлуудаа тооцсон. Ингэж ийжэл хамтдаа явж иж асуудал гардаг. За түүнээс дангац өмгөөлөгч орж ирэл иддэг шиддэг юм шиг шууд асуудлыг нь өөрчлөө л тэ. Ингээд нөхцөл байдал тийм зүйл байхгүй л тэ. Тэгэхээр түрүүний асуултуудад таны хариулж байгаа байдлаас харахад та одоо эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр ажилладаг гэдэг нь магадгүй таны хувьд маш том юм брэнд болсон юм шиг санагдлаа. Тэгэхээр одоо миний бодлоор бол одоо салбарлуу илүү чиглэсэн асуултууд асууя гэж бодож байна. Эрүүгийн хэргийн өмгөөлөгчийн хийдэг ажил нь одоо иргэний эрх зүй, захиргааны эрх зүй магадгүй үнцэн хуйлаас ч юм уу юугаараа өөр үйдэг юм болоо? Та яг ингээд ялгааг нь тайлбарлаж байгаа. За одоо би бол яг өмгөөлөгчдод дан эрүүгээр дагнацсан. За мэдээж салбар хуультай холбоотой асуудлууд эрүүгийн хууль дээр бас заримдаа зарим хэрэгүүд дээр орж ирнэ. Эрүүгтэй холбоотой асуудлууд орж ирнэ. За мэдээж хүний үндсэн эрх хууль үндсэн хуулиараа гол зохицуулагдаж байгаа явж. Зүгээр би яг энэ үндсийг ингээд харж үзсэн. Яг өнөөдөр өглөөхөн ч хүртэл бас нэг өмгөөлөгчдүүдтэйгээ уулзахдаа яг энэ онцлог төслүүд ярьж суулаа. Эрүүгийн хэрэг бол өөрөө шууд хүний үндсэндээ
шууд эрэхтэй холбогдож байгаа. Тэр нөгөө одоо эрхчлөөтэй холбогдчихж байгаа байхгүй. За иргэний эрх зүй бол мэдээж төрөнгийн болон бусад харилцаатай холбоотой асуудлууд орж ирж байна. За захиргааны эргийн өмгөөлөгчнөр бол мэдээж тодорхой төрөөс гарч байгаа шийдвэр акттай холбоотой асуудлууд орж. Тэгэхээр ер нь явж хамгийн хүнд салбар нь эрүүгийн салбар юм байна. Яг бол түүнээс гарч шүүс гарч байгаа шийдвэр түүнээс гарах үр дагаврыг одоо өмгөөлөгч бидэрч сэтгэл зүйн чадвар нөхцөл байдал те яг энэ эргийн өмгөөлөгч дараа юм хамгийн хүндийг тулдаг юм байна л гэж харсан шүү дээ. Ахаа тэгэхээр харьцангуй одоо үйл баримтын хувьд гэмт хэрэг гарсан гэж үзэхэд одоо тэнд хохирогч байдаг ч юм уу одоо гэмт хэрэгт оролцогчийн хувьд ч гэсэн асуудал арай хүнд яригдчихээн. За тэгээд дараа нь одоо шүүх процесс дуусны ардаас бас яригдах процесс арай хүнд шүү дээ тийм шүү дээ. Тэгэхээр ялтчгүй үнэхээр эрүүгийн салбарууд дундаа бас их хүнд салбар гэж хэлэх. Яг л одоо энэ дээр энэ уучлаарай нэг зүйлийг тодруулаад хэлэхээр нэг ийм л зүйл байгаа байхгүй. Хүн хүний биед хүн гэмэл очруулсан байж болно. За өнөөдөр хуулиараа 2-8 жилийн хорих ял байгаа байхгүй. За гэтэл тухайн хүн өөрийнхөө үйлдэл эсвэл төгөөг өмөрч болно шүү дээ. Би өөрийгөө хангаалсан ч гэдэг юм. Эсвэл би гэдгийг үлдээгүй ч гэдэг юм. Эсвэл охирч юм энэ нэг хүний өөрийнхөө буруу тавьлаас би гэдгийг үлдсэн ч гэдэг. Ингээд энэ шалтгаан нөхцөл байдлуудаа бид нарыг шал тодтогоод өгөх юм бол 2-8 жилийн интервал ял дээр шүүх оногдуулах ялын зарчим тухайн хүний гэмтэрэг үйлцэн нөхцөл байдал, хувийн байдал, охирчин зөв бус буруутай байдал зэргийг харж байгаа. Энэ дотор интервал ял оногдуулж байгаа. Зарим төрлийн хүмүүс нь болохоор би гэмтэрэг үлдээгүй юм шиг би шүү дээ гэдэг байдлаар хандаж явж байгаа. Шоронд ороод шоконд ордог нөхцөл байдлууд байдаг. Гэтэл зарим нөхцөл байдал дээр ирсээр тодорхойлоод нөхцөл байдлаа яагаад хамгийн бага ялт шийтгэл авах нөхцөл байдалтай хоригч байгаа юм саналгүй болгоод юм байна. Ингээд явдаг байхгүй. Энэ дээр л одоо гол нэг мүүлэгч хүн өөрөө гол нөлөөлөх гэсэн. Нөгөө нэг талаас сая юу гэхээр хүн шоронд орно гэдэг одоо эргүү хариуцлага хүлээнэ гэдэг нөхцөл байдал чинь өөрөө үйлчлүүлэгчд учраас бас сэтгэлзэн дарга нэгдүгээр асуудал болно. Хоёрдугаарт өмгөөлөгчд ирдэг зүйлүүд нь юу гэхээр арга барилын нөхцөл байдлууд тухайн гэмтэргийг хараагүй, хэргийн нөхцөл байдлаар байгаагүй янз бүрийн нийгмийн буруутгалууд бас орж ирдэг ч гэдэг. Ийм нөхцөл байдлаар ч өөрөө өмгөөлөгчд бас тулдаг асуудлууд байдаг. Энэ нь эргээд одоо бусад одоо чиглэлээр ажиллаж байгаа өмгөөлөгчдийнхаа хувьд бол бас нийгэм болон сэтгэл зүйн дарамтууд нэг өндөр байдаг юм гэж харсан шүү. Тий, одоо ер нь харж байхад сүүлийн үед ийм нийгмийг зочруулсан хүнд гэмт хэрэгүүд гарахад яг тэрэн дээр ингээд сошиал тэр чигтээ ингээд шуураад тэгээд одоо өмгөөлөгчийг буруутгах хандлага үүсээд тэгэнгүүт өмгөөлөгч болохоор нөгөө талаасаа үйлчлүүлэгчийнхаа өмнө үүрэг хүлээсэн хүн нууцыг хамгаалах хэрэгтэй гэхээр магадгүй тэр нь одоо эрүүгийн эрх зүйн өмгөөлөгчийн хувьд ажил дээрх бас нэг хүнд нөхцлүүдийн нэг юм болов уу гэж харж байна. Тэгэхээр таны хувьд эрүүгийн эрх зүйн өмгөөлөгчөөр 16 жилийн турш ажиллах хугацаанд онцлог кейс юу байсан бэ одоо нууц биш болох бол мэдээж хэрэг болгон өөрийн онцлогтой. Хуулиараа бид нар чинь нөгөө үйлчлүүдээ хөнгөн хүнд гэдээ ангилсан байхгүй. Кейсүүд дээр болоод мэдээж нийгэм чигшмээр байна. Эсвэл хөнгөнч гэдэг юм нөхцөл байдлууд байдаг. Яг би зүгээр танаас сургуулаас дээр бас нэг подкаст хийгдээд явсан. Тэр нь болохоор хувийн хэрэгтэй одоо яллагдаж одоо 2 жил гарсан цагдаа хоригдоод тэгээд эмчэндээ шүүхээс удаа хэрхэн буцаад прокурорс хийх хэрэгсгүй боллоо гэдэг тогтоол гараад тэр тогтоол авсан гарсан өдрөө насварсан гэдэг хэрэг бас маш их харамсалтай байдаг. За дараа нь сая нийгмийн нэг дүүлээ шуугиантай хэрэгтэй бас ажилласан. Тэгээд ер нь анхны бүх насыг сонссон миний үйлчлүүлэгчид. Яг тэр үед одоо үндсэндээ хүн би яг юун дээр алдсан бэ? Нөхцөл байдал нь юу байсан бэ? Үйлдэл эсвэл түнөөрөө нийгэм чигшгээр байсан уу? Яг миний хүн гэмтэрийг үлдсэн үү гэдэг энэ нөхцөл байдлууд бас үүсчихсэн бас эргээд бас л их хүнд хэсэл санагддаг л да. Одоо нөхцөл байдалтай мэдээж 3 шатны шүүх шийдвэрлсэн учраас шүүхийн шийдвэрчсэн, эдгэжмийн шийдвэрчсэн байгаа учраас шүүх хавцдаг давцсан нотлох баримтууд тэтгэр дүнлсэн хууль эрхийг хэрэгжүүлж гаргасан шийдвэрүүд шүү дээ. Тий. Бас нэлээд хүнд кейсүүд сонсогдож байна. Хүнд кейсүүдээр бид ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгвэл одоо ингэж асуумаар юм л да. Та одоо хэрэг хүлээж авахаас үйлчлүүлэгчээс татгалзажсэн тохиолдол хэрэг байдаг вэ? Ямар үед татгалздаг юм болоо? Ер нь энэ хамгийн чухал асуудал. Яг бол би энэ нэг зүйлийг заавч тодтогч хэлхийг хүсэж байна.
Тэр нь юу гэхээр мэдээж тодорхой асуудал дээр өмгөөлөгчөө сонгож авах гэж байгаа хүмүүс дийлэнх нь энэ хэрэгээс өөрийгөө гинзэмгээр мэлтэлж авах. Тийм. Сонирхолтой байдаг. Хоёрдугаарт нь юу вэ гэхээр одоо өмгөөлөгчд маш хэмжээний мөнгө төлөөч гэдэг юм уу те. Энэ асуудлуудаа одоо тодорхой мөнгөөр шийдэх гэж үйлчлүүлэгч. Миний өөрийн гол баримтлаг зарчим юу гэхээр нэгдүгээр үйлчлүүлэгчийн маш анхаарал таардаг. Энэ хүнд нэгдүгээр тусалж чаддаг. Хоёрдугаар энэ хүнтэй хамтран ажиллах болцоотой байсан. Сэтгэл зүйн хувьдаа гэдэг юм уу. Эсвэл тэр хүний хууль бус зүйлүүд бид хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал байдаг. Ийм учраас бид тухайн үйлчлүүлэгчтэй боломжгүй нөхцөл байдлыг шууд хэлдэг. Энэ нь эргээд ямар вэ гэхээр нөгөө нэг өмгөөлөгч дараа нь одоо үйлчлүүлэгчээс буюу үйлчлүүлэгчийн хамаарал бүхий этгээдүүдээс ямар нэгэн байдлаар дарамжих хүсэнд орох нөхцөл байдлаас өөрийгөө эрсдлээ хамгаалдаг. Дараагийн дугаарт нь чи юу гэхээр үйлчлүүлэгчтэй та их зөв сонгоод авцсан нь юу гэхээр энэ ажил амар тайван хамтдаа тэр үйлчлүүлэгчтэй эрсдлээ хамтдаа тодорхойлоод ажиллах боломжийг бүрдүүлдэг байхгүй юу? Одоо чинь би хэлэх дуртай үг нь юу гэхээр одоо нийгэмд маш их нэр хүндтэй одоо тодорхой олон нийтийн мэдээлэл хэрэгслэр нэрэн төгсөн өмгөөлөгч нь хамгийн сайн өмгөөлөгч гэж тодорхойлж байгаа шиг байна л да. Энэ цаг үеийн асуудал. Гэхдээ үйлчлүүлэгч өөрт нь ялангуяа тухайн гэмтэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмтэргээ ухамсарлаж байгаа байдал зэрэг ингээ хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг ингэхээр яг өөрт нь яг тухайн хэрэг дээр эрсдлээ маш одоо хохирол багтаагаад даван туулах боломж нь өөрт нь байдаг байхгүй. Тийм учраас би үйлчлүүлэгчээс хамаарах одоо шүгэн шийдвэрт нөлөөлөх одоо тэр нөлөөлөл нь үйлчлүүлэгч буюу 70% байдаг. Энийг нь юу гэхээр гэмтэрэг үйлдсэн байдал, хувийн байдал, хэмжиж байгаа байдал, хохирлоо төлж байгаа байдал, тэр хүний хандлага те дахин нийгэмд аюулгүй болж байгаа нөхцөл байдал. Үндсэн чиглэлээр би зөвхөн чиглүүлээл хууль хэрэгжийн дээрээ ингээ хамтаа гаргахад энэ амжилтыг нөгөө хөнгөн яар шийтгэл, өссөн хөнгөн яар шийтгэл лээ авах боломжийг би бүрдүүлж чадчихна л гэж харж байгаа. Тэгээ энэ нь бол миний байр суурь болохоос биш бусад өмгөөлөгч нарын хувьд бол арай өөрөөр л илэрхийлэх гэсэн. Тэгэхээр энэ таны яг сүүлийн өгүүлбэр дээр нэмж асуумаар санагдаж байна. Та сая подкастын эхлэл хэсэгт бас одоо ингээд тэнгис өмгөөлөгч, тамир өмгөөлөгч гээд Батөрөлт өмгөөлөгч гэх мэтчлэн өмгөөлөгч нарыг нэрлэлээ. Тэгэхээр өмгөөлөгч нарын тактик өөр байдаг юм болоо магадгүй. Хууль хэрэглэн дээр одоо шүүх процесс дээр хууль хэрэглэн дээр маргаж олж гин, үйл баримт дээр маргаж олж гин, процесс дээр маргаж олж гин гэдэг ч юм уу те. Тэгэхэд одоо тактик нь өөр байдаг юм болоо. Таны тэгвэл тактик ямар вэ? Яг хүн болгоны өөрсдийн тактикууд өөр. Ялангуяа мэдхгүй эрүүгийн хэрэг дээр надад ажиллаж байхад мэдрэмж нь яг шатар тоглож байгаа юм шиг надад санагддаг шүү. Яг л шатар тоглож байгаа юм шиг. Ямар нүүдэл хийх вэ? Ямар шийдвэр гаргах вэ гэдгээс. Өнөөдөр яг бид нар агашны шүүхэд дүгнэлт гаргаж байгаа. Одоо дүгнэлт гэдэг бол шийдвэр биш. Шийдвэрийг зөвхөн шүүх гаргана. Тэгэхээр би шийдвэр гаргаж байгаа юм шиг асуудалд хандчих юм бол бид нар ялагдана, унаа. Тэгэхээр дүгнэлт буюу саналууд гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр би энэ дүгнэлт саналуудаа хэрхэн яаж гаргах вэ гэдэг чинь бас нэг нүүдэл байхгүй. Авцтай тавцсан нотлохооныхоо баримт буюу нотлох баримт бүрдүүр хэрэг цугларсан нотлох баримтуудаа би хараад яаж авч орох вэ? Үүн дээр би ямар дүгнэлт гаргах вэ? Цагаатгах вэ? Хөнгөрүүлэх вэ? Тэ? Энэ нөхцөл байдал чи яг л тийм шатар нүүж байгаа юм шиг. Дараагийн нэг зүйл нь яг л асуулт тий. Энэ нотлохын дээр хэрхэн яаж ямар гэрчээ оролцуулах юм тий. Ямар баримтыг нотлох баримтаас тооцоолохгүй байх уу гэдэг бүр чинь өөрөө яг тийм шатар тоглож байгаа тэр өмгөөлөгчийн өөрийнх нь тэр мэдрэмжээс үүдг юм уу эсвэл хууль хэрэглээ юм маш олон зүйлээс би тэгтээ тодорхойлж хийж чадахгүй. Тэр олон зүйлүүд л нийлжиж эргээд энэ нөгөө амжилттай хэрэг марганыхаа ард гарах нөхцөл байдлууд нь байх болов уу гэж бодож байна. Мэдээж амжилт гэдгийнхэн цаана энэ хэргийн цаана хохирогч хомл саналгүй болсон. Хохирч ярих ашиг сэргсэн байх хэрэгтэй шүү. Хоёрдугаарт миний үйлчлэл би хохирчин хүмүүлэгчээр ажиллаж болно шүү дээ. Эсвэл шүүдэгчээр ажиллаж болно. Тэгэхэд энэ хоёр шүүх хуралдааны тагмаас гарахад хоёулаа сэтгэл дүүрэн гарах хэрэгтэй байхгүй. Нөгөөх нь хэдийгээр буруу зүйл хийсэн тэр өнгөрсөн акшнт хийсэн ч гэсэн түүнийг ухамсарлсан тийм ээ. Магадгүй гарч болохгүй нөхөж болохгүй тэр тодорхой зардлуудыг нь мөнгөн нөмрөөр нь илэрхийлээд одоо хөгжийн сэтгэлд нь хүртэл уучлалтаа хүсчихсэн ийм л нөхцөл байдлаар шүүх хурлын танхимаас гараад л явах юм бол
одоо тэр нөхцөл байдлыг бүрдүүлэх нь өмгөөлөгчийн үүрэг юм уу гэж харж байгаа шүү дээ. Аха. Тийм байна. За тэгэхээр танаас бас нэг асуулт асуумаар санагдлаа. Та одоо ингээд эрүүгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хугацаанд магадгүй өөрөөрөө их бахархажсэн тохиолдол гэвэл юу байх вэ? Яг зүгээр нөгөө анх бол ингээд хэрэгүүдэд цагаатгачаал те. Эсвэл магадгүй ингээ хоёр шатны шүүх одоо миний саналыг хүлээж аваагүй байж дийч шүүхтэр одоо миний талч тогтоол гарцсан те. Тэр үедэд айгүй их өнгөрдөг байсан билээ. Одоо бол үгүй. Одоо бол зүгээр л нөгөө яг нөгөө хүрх ёстой үр дагавартаа хүрчээд тэгээд нөгөө үйлчлүүлэгч айгүй сэтгэл дүүрэн үлдчихэж байгаа байтал одоо намайг бахархуулдаг. Тийм үү те. Тийм болдгийм байлээ. Ер нь. Зүүнээс эхний 5 жилд бол панк заатгаал те. Ингээд тэр мэдрэмжиндээ ингээд хөөрөөл найзтай ууцтай одоо тийм зүйл байхгүй болсон. Зүгээр магадгүй хэрэгийнхаа өнгийг хараад за эргэлзээтэй байна да шигтэйгээр шийдвэрлэх боломж нөхцөл байдал нь байна да ч гэх юм. Ингээд тодорхой зүйлүүдийг л юм харддаг болдго юм уу даа л гэж зүг харж байгаа шүү тий. Мэргэжлийн шийдвэрийг шүүх гарна да шүүх өөрөө дотоод тэлээрээ хэцүү хүмслэг удирдлага болоод точторч өмгөөлөгч гаргаад байгаа дүгнэлт нь нэрээ явцдаг таавагцсан. Баримтуудаа нийцэж байгаа юм уу? Нийцэхгүй байна уу? Үгүй. Тэгээд энэ хилээд байгаа энэ хуультай нэрээ тийм үгүй юу гэдэг асуудлыг л харж байгаа шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгээд улсын хурлч нэрээ хоорондын битгэлцэх юу одоо тэр хууль эргэлээгээ хэрэгжилж байгаа байдал үйл баримтад өгнж байгаа байдал талаас хамаарч шүүх шийдвэрэл гаргаад тэгээд тэгээд хүндээ тэр нэг тохирсон магадгүй энэ төр гүйцэтгэсэн нөхцөл байдал тохирсон сэтгэлээр наваад ингээл гарч байгаа байдал л одоо багтах та гэж бодож байна. Надад бас одоо нөгөө эрх зүйч болох гээд сурж байгаа оюутан хүний үед бас сонсоход их айгүй гоё сонсогдож байна. Магадгүй бидний ирээдүйд бас тийм үйл явдлаа тохиолдох байхаа гэж бодож байна. За тэгэхээр одоо болохоор хоёулаа жоохон дүгнэлт хэсэг рүүгээ оръё гэж бодож байна. Тэгээд таны одоо дашторч өмгөөлөгчийн талаар бас асуумаар байна л да. Та өөрийгөө одоо нэг үгээр тодорхойлох юм бол ямар үгээр тодорхойлох вэ? Ер нь хамгийн хэцүү асуулт наад чинь шүү дээ. Ер нь хүн өөрөө нэг үгээр тодорхойлно гэдэг нь маш хэцүү. Гэхдээ би яг эрүүгийн салбарт явж байхдаа нэг л зүйлийг орж харсан. Тууштай юм байна. Тууштай чанар надад эгүүд амгаа байсан юм байна. Тууштай шаард цаашаа байх юм байна гэдэг зүйл харагдаж байгаа. Яг тэгвэл нэг хэрэг дээр ажиллахад магадгүй зүгээр сэтгэл төрсэн шийдвэр гараагүй байхад дээч хүртлээ шантрахгүй яваад тэгээд нөгөөхний хараас яваад байгаа байдал. Хоёрдугаар бас хууль хэрэглээний нөхцөл байдлыг хичнээн алдсан ч гэсэн алдаагаа юун дээр алдчихваа гэж хайж байгаа нь бас тууштай чанар юм байлээ шүү. Тийм учраас би тууштай чанар гэж хэлье. Магадгүй өмгөөлөгчөнд хамгийн чухал чанар тууштай байх байдал гэдэг юм болов гэж бас одоо нэлээд олон дугаар подкаст хийсний ардаас бас би тэгж ойлгож авсан. Тэгэхээр одоо та өөрийгөө тууштай гэж илэрхийлж байгаа нь магадгүй таны одоо өнөөдрийг хүртэл 16 жилийн туршид эрүүгийн өмгөөлөгчөөр амжилттай ажиллаж ирсэн нэг том шалтгаан юм болов гэж бас бодогдлоо. За тэгэхээр та одоо ийм туршлагатай хуульч одоо өмгөөлөгч хүний хувьд одоо танаас хойш хуульч болж байгаа өмгөөлөгч болж байгаа залуу үеийнхэндээ зөвлөгөө өгөөч гэвэл та ямар зөвлөгөө өгөх вэ? Нэгдүгürt намайг айгүй туршлагатай гэж хэлж байгаас чинь баярлалаа. Яг тэгвэл туршлагатай байхын төлөө, туршлага суухын төлөө өдөр болгон кейсээс ер нь хүн суралцдаг. Ер нь зарим төрлийн хэрэгүүд дээр бас мэдгүй тохиолдлууд гарна. Багшаас асуув. Ах өмгөөлөгч нараас ялангуяа салбар байгаа өмгөөлөгч нараас бас асуув. Яг тэгвэл хүн асуухаас чихгүй байх хэрэгтэй. Ялангуяа би залуу өмгөөлөгч нарт ерөөсөө асууна гэдэг бол таны хамгийн том мөн чанар байх хэрэгтэй шүү. Асуухгүй алдчихад дараа нь тэрний хараас явах маш хэцүү байдаг. Асуух хэрэгтэй. Тэгээд залуучуудад би хэлэхэд харилцааг маш сайн сураарай. Сэтгэл судлалыг сураарай. Яг бол харилцаан дээр тулгуурлагдаад эсвэл сэтгэл судлалаар ч тулгуурлагдчих магадгүй. Яг нарийн хэлж мэдэхгүй. Энэ бүхэн чинь эргээд нөгөө дараа нь таныг хууль хэрэглээгээ хэрэглэх үйлчлүүлэгчтэй нэг баг болох, нэг зүйлийн төлөө хамтдаа явах
Энэ бүхэн чинь маш суурин болт юм байлаа шүү. Түүнээс ш одоо яг зарим төрлийн залуучууд магадгүй би зүгээр бас залуудаа тийм байсан ч гэж магадгүй яг шийдвэр гаргагч шиг асуудалд хандаад байгаа байхгүй. Эцнэ шүүгч гэсэн. Ваа эн чинь тодорхой биш. Тэ. Эсвэл ваа энэ хэрэг биш цагаад наач. Энэ нөхцөл байдлаас хандж байгаа хандлага чинь эргээд таныг маш том алдаанд оруулчиход байгаа. Өнгөрч бид нар шийдвэр гаргагч биш ээ. Харин нөлөөлөгчд байх хэрэгтэй юм байна. Нөлөөллийн тэр ажлуудыг маш сайн хийх хэрэгтэй. Мундаг хууль мэддэг, мундаг ийм логик сэтгэлгээтэй үйл баримтаар маш зөв дүгнж хэрэгэлдэг юм. Түүнийгээ буруу илэрхийлчихэд байгаа. Илэрхийлдэг тий. Нөгөө тэнд шийдвэр гаргагч нар руу хит хүндэтгэлгүй хэлцдэг. Тий. Тодорхой кейсэдээ өөрөлдөө бие төвтэйгээр ордог. Эсвэл эсрэг хэрэг оролцогчдоо ямар нэгэн байдлаар буруутгадаг. Одоо нөө сүүлийн үед харцал байгаа шүү дээ. Тийм ямар нэгэн байдлаар хэрэг оролцогчдод юм уу мөрдөгчийг гэдэг юм уу эсвэл прокурорыг ямар нэгэн зүйлээр буруутгадаг тийм. Ийм хандлага хэрхүүч байж болох. Аль талдаа ажил хийж байгаа. Ажлаа авчиад бид нар шүүхийн ширээн дээр тавиад хоёр талаас нь хууль хэмжээгээр мэтгэлцэж. Мэтгэлцнэ гэдэг бол маргаалтах биш. Хэрэглэх биш тийм. Талууд бие биендээ соёлтойгоор тийм нөхцөл байдал өөрийн үйл баримтынхаа тэр анализ хийсэн гэсэн. Дүгнэлтээрээс бид нэр явж байгаа болохоос биш хин нэгний ажлыг үүсгэж хин нэгнийг эсвэл өөрийнхөө бие төвөө илэрхийлж гаргаж хэрхэвч болохгүй гэдгийг л одоо хэлмээр юм. Тийм учраас нөгөө асуух ёстой шүү. Тодорхой зүйл өдөр болгон өөрийгөө хөгжүүлэх ёстой юм байна. Тэр хөгжүүлэх ёстой зүйлүүд нь ер нь манай багш бас хэлдэг байсан шүү. Одоо Ахмад Өмөрч юм ярмаа. Банк хэрэг уншаад авах штэ. Маш олон номнууд уншдаг байх штэ шүү. Тэгээ ном уншихны эрг хэрэгтэй юм аа. Би тухайд ойлгохгүй тий. Тэгсэн чинь ном унших нь өөрөө чиний сэтгэлийг задалдаг юм байна. Монгол хэлний тэр илэрхийлэх юмнуудад одоо чадамжуудад нь нөлөөлдөг юм байна. Тэгээ дараагийн зүйлд нь бид стресс буюу тодорхой тэр сэтгэл зүйн дарамтаасаа бас гарч сурах аргуудад залуучууд маань суралцаасаа гэж хэлмээр. Яг тэгэхээр маш олон залуучууд нэг үйлчлүүлэгчийн дарамтнаас болоод ирээдүйд явах мэргэжлийнхаа үнцнийг хайчаад байгаа. Үйлчлүүлэгчтэй харилцаж чадахгүй. Нөгөө хийсэн бүтээснээ ойлгуулж чадахгүй. Тэнгүүд үйлчлүүлэгчээс ирсэн сөрөг комитетуудаа шантраад энэ мэргэжлээ хайж байгаа залуучууд байгаа. Тэгэхээр үүнийг даван туулах буюу өөрийгөө илэрхийлэх чадвар чинь энд явах хэрэгтэй юм байна. Тийм учраас өөрийгөө ингээд хэрэгтэй хийх өөрөө дотоо ороод шаналаа зөндөө зүүдлээд тий ингэж явж байгаа залуучууд байна. Сэтгэл зүрх байрнаас. Гэвч үүнийгээ чөлөөлж сураагүй асуудал байна. Чөлөөлөхийн тулд их дуртай спортоо хичээлэх хэрэгтэй юм байна. Найс нөхдөдтэйгээ ярилцах хэрэгтэй юм байна. За одоо тэгсэг сэтгэл зүйчдэр очиж зөвлөгөө авах гэж би хийж болж чадахгүй. Өөрөө өөртөө сайн ярилцах хэрэгтэй тийм. Гараал гүгээд юм эсвэл дуртай спорт зөндөө зүйлүүд байна. E-спорт байна тийм. Ингээд өөрийгөө чөлөөлөөд ингээд өөртөө тавтит хийгээл ингээд яваас орчих юм бол бас бидний мэргэжил маш гоё шүү дээ л гэж хэлмээр байна. За энэ дээр бас нэг үг санаанд орлоо. Нөгөө нэг хүнийг ангаадаг эмч бол одоо яг эмч байдаг. Нийгмийн ангаадаг эмч бол өмгөөлөгч байдаг гэж нэг хүн хэлжсэн санаанд орчин. Тэгэхээр одоо нөгөө эмч хүн бол бүх насаараа суралцдаг, эзэс сурч дуустдаг гэдэг шүү дээ. Тэр шиг магадгүй таны хэлж байгаа нь одоо залуу үеийн шинэ өмгөөлөгч нар яг эмч нар шиг тэг бүх насаараа суралцаж яг тэр нийгэм байнгын хувьд өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тих ёстой юм байна гэсэн одоо юм ойлголтыг олж авлаа. За тэгээд эцэст та одоо манай үзэгчдэд хандаад магадгүй би өнөөдөр танаас асуугаагүй асуулт байх юм бол хэлмээр санагдаж байгаа зүйл байвал хэлж өгөөч гэж үснээр байна. За би нэгдүгээр нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Яг тэгэхээр бас таны өөрөө чи хэлсэн үгэн дээрээс бас тодруулаад нэг зүйлийг хэлхийг хүсэж байна. Яг тэгвэл маш олон мундаг Ахмад өмгөөлөгч нар байгаа. Энэ Ахмад өмгөөлөгч нар бид хувьд залуу байсан энэ өмгөөлөгчийг бас дараагийн шатнд ингээл бэлтгэл ирсэн. Одоо ингээл дунд үе Ахмад үе дараагийнхаа залуучуудыг ингээл бэлтгэл энэ салбар бүхэл бүтэн одоо үндсэндээ бараг 100 жилийн түүх рүү орох гэж байгаа. Ийм том салбар байхгүй. Тэгэхээр өмгөөлөгч гэдэг бол одоо сошиалор гэдэг юм уу эсвэл олон нийтэд таалагдахын төлөө ажил хийдэг ийм мэргэжил биш. Эсвэл хэн нэгний
улс төрд гэдэг юм уу олонний танил болоод тодорхой тэр нэг хашийн төлөө явдаг мэрэгжил биш. Энэ бол нийгмийн одоо нэг жишээс болсон хувь нэр хэрэгчлөө. Тэ тодорхой энэ толгомцсон асуудал дээр нь хуулийн хэмжээнд л одоо тусалж хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэх. Тэгэхээр одоо боловсрол эзэмшсэн ийм л хүн шүү дээ. За гэтэл өнөөдөр өмгөөлөгчийн нэр хүнд маш их өмж байгаа. Гэхдээ ер нь яг ганцхан би өмгөөлөгчийн нэр хүнд унаад байгаа мó гэсэн ч үгүй байлаа. Салбартаа л унаж байгаа юм байна. Гэхдээ энэ нь өнөөдөр бид нэр сошиал болон эсвэл нийгмийн хармаас ч гэдэг юм уу. Эсрэгээр нь нийгмийн аяг эсрэгээр нь хардаг нөхцөл байдлыг энийг давмгай зөвлөлтөд өртчихэд байгаа болохоос биш. Илэрхийлэгдээд байгаа болохоос биш. Яг нийгэм өөрөө тийм хар биш байхгүй юу? Эчин төчнөө гоё эрэг талаас нь харж байгаа. Өчнөө нийлж байгаа хүмүүс байгаа. Тэгэд яг зөв хэлхийг хүсэж байгаа зүйл нь юу гэхээр мэрэгжил бүхэнтэй, мэрэгжил бүхэн үнцэнтэй гэж бас тодорхойлж хэлээд мөнгөлөгч мэрэгжлийг эзэмшиж байгаа залуучууд нэгдүгээр мөнгө олдог хэрэгсэл гэж битгий нэгдүгээр хараарай. Хоёрдугаарт өөрийгөө маш сайн туршлагажуул, маш их боловсруулжуулаарай. За тэгээд дараагийнхаа үед мэдээж хүний төлөө ингээд нийгмийн ийм одоо бид нар чинь бас тодорхой сөрөг комитеттэй сөрөг зүйлүүдтэй явж байгаа. Нийгмийн эерэг болгохын төлөө явж байгаа энэ ажлаа чин сэтгэлээ бүр зүрх сэтгэлээр үнэнч байгаарай. Өмгөөлөгч гэдэг мэрэгжил чиний хувьд тодорхой амжилтанд хүрэх шалгуур биш шүү. Чиний ажил өдөр тутам хүний зохицсон эрхийн төлөө явах. Тэ чи тэр ажлаасаа өөрөө сэтгэл зүйч суур аз жаргалтай явах хэрэгтэй. Өмгөөлөгч мэрэгчлэрээ багтах хэрэгтэй шүү. Хэрвээ дээрх зүйл зөрчилдөөр өөр сонирх болохоор явж байгаа бол бас нэг урт удаан хугацаанд явах боломжгүй байх гэж бодож байгаа. Манай дагнсан эрүүгийн бас маш олон өмгөөлөгч нар байна. Тэр зөвхөн эрүүгээр л дагнаж байгаа байхгүй. Зөвхөн эрүүгээр. Яагаад гэвэл салбараас онцлог энэ мэрэгчлэлтэд дурлаад үн цэнэ өгөөд ингээд явж байгаа. Тэр улсууд сошиал олон нийтээр өөрөөр рекламдаг. Зүгээр л чимээгүй ажиллаа хийгээд шүүх хурлын танхимдаа амжилтаа гаргаад өдөр бүр ингээд ажиллаар тасрахгүй ингээд явж байгаа. Маш олон эрүүгийн өмгөөлөгч нар байгаа. Мөн маш олон иргэний ч өмгөөлөгч нар байгаа. Иргэн захиргааны ч өмгөөлөгч нар байгаа шүү. Тэгээд тэр улсуудаас маш их суралцаарай гэж хэлэх хүсэж байна. За ойлголоо. За ингээд энэ хүрээд хоёлаа яриагаа дуусгая гэж бодож байна. Тэгээд юуны түрүүнд одоо эрх зүйч болох гээд төгсөх гээд сурж байгаа оюутны хувьд миний хувьд одоо ингээд мэрэгчлэрээ маш их бахархаж мэрэгчлэлтэд дурлаж ингээд тууштай ажиллаж байгаа тантай уулзах боломж олсонд бас маш их баяртай байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч манай подкастт оролцсонд баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд манай өнөөдрийн дугаарын зочноор хуульч өмгөөлөгч Дашторж өмгөөлөгч оролцлоо. Өмгөөлөгчийн өнцөг зураг подкаст тун утгагүй дараагийн дугаараараа та бүхэнд хүргэх болно. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.